Тэгээд одоо уулзсан битгэл таархаач байлаа. Харин тийм ээ хөөе. Гэтэ хүнтэй үрэх ямар аваад бүр амар сонирхолтой санагдаад байгаа юм надаа. Юу сонирхолтой. Харин сонир байгаа зү. Муухай байгаа зү. Бүр найзуудтайгаа уулзаа гэж уулзахгүй, уцаач авахгүй. Тэснэ бүр намайг бучаад юм а. Сингүү синдэд байгаа юм чи яах юм? Ийм найз гэж одоо юу ийдгийг? За яах вэ? Тэгэл гурлаа уулзах цаг ирнэ штий. За эхлэв тэрчлээ. Хойр гурлаа уулзаагүй ялцаг гоё шүү. Харин тийм ээ. Бүр тэр яах вэ? Өнөөдөр манай гэрийнхэн байхгүй гурлаа гоё тарчаад нэмсэн манайх руу очихоо хоол ичтэй л Тэгэл дараа. Яа найз өнөөдөр хайлч тахгүй. Оо, дээ чи ч юм бүр дунд ангиас хойш найзлсан бит хоёрыг шууд л найз өвгөнтэй болохоор мартчихдээ байна л дөө. Үгүй ээ бид хоёрыг юусаа мартаагүй. Гол нь манай найз өвгөн маань ингээд заал авахт нь хамт байхгүй бол уурлаад идэг. Тэгээд тойрт уулзаад гарахаар гарлаа гэж уурдаг. Баян гэртэй байна уугүй шалгуул гэдэг. Тэг хэрүүлийг болгондоо дандаа болоод юм гэдэг. Гэхдээ яг удаа үерхэд ирэхээр гайг болчих واخ уу. Амрын. Үгүй гэхдээ тийм ч амар муухай тантай юм биш ээ найзуудаа. За би явлаа. Заал аавна гэсэн. Одоо явахгүй болохгүй. Сонио ирхэл гэж байд юм бах та. Яа. Энэс гоё. Энэ юм гоё. Болохгүй бэлтгэл та. Тэгэл да. Эхлэж тийгий чамаа гэсэн ч гоё. Чинд юу ч явж байгаа бэ? Би чамлаа зөндөө залгасан шүү дээ. Алиг явъя. Үгүй чи яа надтай ингээ муу харцаад Би чамлаа зөндөө залгалаа шүү дээ. Алиг явъя. Үгүй. Чи миний найз хөвгөн гэдгээр миний сэтгэл зүй болон бие махбодыг амар хөвдөгч штэ. Би чамтай үерхэхээ боллоо. Гэтэ сапитор хүртэл амар айлаа штэ тий. Харин тийм. Гэтэ чи зүгээрээ найзуудаа. Гэтэ ардаа юм токсик харилцаа өрхөл гэхээс илүү дарамт л болд юм байна. Та хоёр миний алдааг тавтваа. Санаас шүү. Хэтэл явж гоё юм ийя. Тэгээд